Сайн байцгаана уу? Өнөөдөр бид хамтдаа ээжд эрхлэх үе сэтгэлийн ариусгал хэмээх дотоод сэтгэлийн гүн рүү чиглэсэн ангаа хаяллыг хийх гэж байна. Бид амьдралын хугацаанд хэдийн насанд хүрч хүчрхий нэгэн болсон ч бидний зүрх сэтгэлийн гүнд хэн нэгэнд эрхэлж хайр халамжийг мэдрэхийг хүсдэг тэрл бяцхан хүүхэд оршсоор байдаг. Өнөөдрийн мэсэлгэл бол тэр бяцхан хүүхдээ олж уулзах, түүнийг ээжийнх нь хайраар дулаацуулж сэтгэлд хоргосон бүхэнд ачаагаа уусган алах болох зорилготой юм. Энэхүү бяцлаглаар дамжуулан бид ээжийнхээ үрт нялх үршгэн нэрхлэн хэвтэж хамгийн аюулгүй, хамгийн дулаахан тэр орн зайд зочих болно. Муулан жин сэтгэл дотроо түгжсэн гомдол, айдас, өөрийгөө буруутгах сэтгэлээ ээжийнхээ хайрыг нэлчэнд хайлуулан угаана. Их хүн болон үр хүүхдийн хоорондох тэрхүү үгээр хэршгүй нандин холбоог бид дахин мэдэрч сэтгэлээ бүрэн хариуцгана. Хэрвээ та ээжээсээ хол байгаа бол, хэрвээ та ээжтэйгээ дотно биш бол, эсвэл хэрвээ ээжт нь аль хэдийн Тэнгэрийн орныг зорьсон бол, энэ мөчд түүнийхээ гэрлэн бие ариун хайртай сэтгэлээрээ холбогдож дутуу бүхнээ нөхөн аваарай. Үүний тулд та бяцлаглалын түвшинд орж миний хоолойг даган төсөөл дундаа өөрийгөө бүрэн чөлөөлөөрэй. Одоо бүгдээрээ гүнзгий амьсгаа авч дотоод ертөнц рүүгээ ээжийнхээ хайрын гэрэл рүү хамтдаа алхацгаая. Өөртөө хамгийн тухтай байрлалаа. Олоорой. Алгаа дэш харуулан амрааж нүдээ зөөлэний дэн хатумантан харахгүй бус харин дулаах зөөл алтан шаргал гэрэл сүмийн гэрэлт ахаарл хүлээх ууланд хандуулж хүлийн хороонууд үсгий шагаа бүрэн суллээ. Биеийн доод хэсэгт хөрөмтлөгдсөн бүх хүнд энерги ядагаа газрын гүн рүү урсж замхран алга болж байна гэж төсөөлөө. Одоо хаарлын гэрлээ дээшлүүлж шил өвдөг гойны булчингаа бүрэн амраая. Хэвлий нуруу мөрний булчингаас суллаж хүзүү хоолон хэсгээ чөлөөлөн амраая. Мөрөн дээрх ачаагаа бусдын хүлээлтэй яг одоо газар тавьж өөрийгөө бүрэн чөлөөл. Одоо таны би яг л усны мандал дээрх хөнгөн навч мэд. Эсвэл зөөл хөвөн мэд хөнгөрөн дээш урж байна. Одоо сэтгэл доторх тань хамгийн нандин, хамгийн амар амгалан орон зай руугаа хамтдаа алхан оръё. Таны төсөөлөлд бага насны тань орон гэр бүхэлдээ хайраар дулаацсан харагдж
бодож байна. Цонхоор тусах нарны алтан туяа агаарт хөх тоосон цаг үрийг гэрэлтүүлж яг л үлгэрийн мэд анир чимээгүй амар анаарлан орчин таныг ухтана. Гэрийн тань болон хаа нэгтээс танил дотн үнэртэх шиг. Магадгүй ээжийн тань чансан цай эсвэл нялх байхад тань үнэртэх байсан. Тэр л хамгийн аюулгүй, хамгийн дулаахан үнэртэх шиг. Тавргонд ээжийнхээ өөдөөс хараад сууж байна. Ээжд яг залуу гараа ихрих зөөлөн төрөгдөөр зөвхөн таны мэл эрхийг хүлээж байсан инээмсэглэн сум. Түүний харцнаас энэ хороогийн бүх уучлал хязгааргүй нэрэл юугаарч сулшгүй нандин хайр цацрна. Хэрвээ та ээжээс ирж тагтсан бол эсвэл амьдралын очонд ээжтэйгээ дотн байж чадаагүй бол яг одоо энэ орон зайг тэрхүү дутуу бүх хайраар нөхөх болно. Тэр таны өмнө ямар ч гомдолгүй, ямар ч урдийн сайн дурсамжгүй, өрдөөл таны байгаарт нь хайрлах гэж таныг цээжиндээ наам чангаа чинь тэрх гэж иржээ. Ээжийн тань харц миний өр ээж нь чамайгаа ямар их хүлээвэ гэж хэлэх шиг. Ээжийн өр дээр толгоогоо тавиа хэвтээ. Ээжийн тань хормоноос тэрэл зөөлөн давнаас нь нялх байхтай үнэртдэг байсан хамгийн тань ерөөсийн ариун үнэртэж байна. Энэ нь хороогийн хаанаас ч олдошгүй бүх айдсыг мартуулах хамгийн тайван газар юм. Ээжд нь таныг яг л нялх хуршгийн хэрэлэн үсийт руугараа зөөлөн элж хэллээ. Тэгээд таны чихэнд яг зүрх рүү хандаж байгаа мэт шимлээ. Миний ихрийн өр юунд ингэж их шаналн зовоо вэ? Юунаас ингэж айж хургаавэ? Яагаад ганцаардаа? Сэтгэл нь яагаад тавгүй байна вэ? Яагаад өвдөөв? Яг юу болохгүй байна өр минь? Ачтай бүгдийг хэл.
Ээж нь сонсъё. Ээждээ даатах. Ээжийнхээ үр дээр чи одоо юунаас ч айх хэрэггүй. Ээжинд нь духалаа. Зүрхний хамгийн гүн хаалгыг зөөлөн догшоош. Яаж чичигээд барьж дийлэмгүй тэрх гуниг хэн ч хэлж зүрхлээгүй ганцаардал өөрийгөө голсон айдас хацар даган аажмаар нулимс болон бөмбөн та яг л тэр гинэн цайлган бяцхан хүүхэд болон хорволж ээжтэй хизээж хэлж чадаагүй магадгүй хэлхийг хүссэн ч боломж олдог тэдгээр үсээ өөрийн ирэхгүй зүрхнээс урсгаж хэллээ. Та ээжийнхээ твэрт улам гүн шигдэн байж ий хэлнэ. Ээжээ, би өнөөдөр танд хамгийн үнэн төрхөөр тэврүүлээд өөр дээр чинь хэвтэж байна. Миний зүрхний гүн танаас нууж өөрөөсөө ч зүхтаалгаж явсан тэрх гимшлээ. Одоо л тэнд асгая. Ээж, намайг уучлаарай. Би хүүхэд зангаар эсвэл залуу насны өмгөөр ээж таныг голж эсвэл би устын ээжтэй жишиж таны миний лэгцэндээ таны минь барцгаргаар таны минь игэлхэн төрхөөс ичиж байсан тэр муухай хүчүүдээ би одоо эргэн санаа зүрх минь өгдөж байна. Таныг ямар их ганцаардаж байгааг мэдэрсэн ч мэдээгүй юм шиг хажуугаарт нь өнгөрч өөрийнхөө амьдралыг илүүд үзсэн танийгаа тоолгүй орхиж байсан. Уучлаарай. Сэтгэлээст нь гарсан халуун бүрийг та юу мэддэг юм гэсэн ганцхан хүтэн харцаар мэцааж таны зүрх рүү хурц утгах шиг хатуу хөтөө үсийг чулуудаж байсан тэр цаг хугацаагаа би одоо нулимсаар баахыг хүсэж байна. Миний хийсэн тэр үг бүр таны зүрхэнд ямар их шар хүлдээснийг би одоо л ойлгож байна. Таны надад хэрэгтэй байх үед л хайж бусад үед мартаж явсан аминчхан зангаа би одоо ээжийн дулаан үрд орхио. Миний ороног миний бүхэндэл бүрийн байна. Зөвхөн та байсан. Таныг юу ч хэлгүй намайг твчнэ гэдгийг мэддэг болохоор дуу хандаж байсан тэр өчүүхэн зангаа би одоо таныхаа өмнө дэлгэж байна. Ээж, энэ бүх миний дотор булчлуу шиг тээг болж намайг өөртөө ихтгэлгүй хүнд ачаад алхахад хүрэлж байжээ. Би таны өмнө өчүүхэн гэдгийг таны хайр юунаас ч гайгүй байсныг одоо л ойлгож байна. Ээж, миний энэ гэмшлийг та өөрийнхөө уужим сэтгэл багтааж намайг энэ ачаанаас салгаж өгөөч.
Тэр таныг огтхон ч цаг байхгүй. Харин ч таны хүнэн мөхөд зоригтой сэтгэлийг үнэлж хацар дагаварсах нулимсийг дулаан алгаараа зөөлөн харчиж байна. Түүний тэврэлд ээж нүрээ ямар ч байсан хайрлнаа. Миний өр ээжтэй юу ч хэлсэн яадаг юм. Хэл гэж хэлэх шиг. Таны гүгээл хүрт ээжийнтэн тэврэлт улам чангарч ээжтэн илгнийхээ урт таныг нэмүр тэрэн тайтгаруулж байна. Таны зүрхнээс урсан гар сууг бүр ээжийн тань хязгааргүй хайрын талаанд сал болон уусаж эргээд ямар ч толгогүй тунгалаг болон хоёрч байна. Ээжтэн миний өр юунд ингэж ганцаараа шаналаа вэ? Ээж нь үргэлж чинийхээ талд шүү дээ. Гэх шиг хайраараа ихрээлж тэврээрээ таныг дулаацвал. Таны тэдгээр хэлж зүрхлээ бүс нууж явсан гэмшил бүхэн таныг дотроос нь бөглж байсан бол яг одоо ээжийнхаа ингэрд тэр хүүхэнд загтлага аажмаар тайлж голын ус мэт чөлөөтэй урсхан одоллаа. Энэ лагшин ээж өөр та хоёрын дунд байсан үл үзэгт хан хэрэм нурамж ямар ч нууц, ямар ч зай, ямар ч гомдол үлдсэнгүй. Таны сэтгэлийн гүнд тэрхүү харанхуй руу ээжинтэн дулаан гэрлэр дүүрч та хоёр зөвхөн цэвэр ариун хайрын утсаар холбогджээ. Тэр хүүхэнд булчлыг цэежнээсээ авч хайсан мэт. Эсвэл торноос суллагцсан шуум таны сэтгэл юр бүсийн хөнгөрч дээш хөөрөн байна. Таны амьсгал уужирч биеийн тэнэс бүхэн тайвширчээ. Ээжтэн танд хамгийн нандин хамгийн үнэн үгээ ийхүү шивнж байна. Миний ихрийн өр ээжигээ ч суучлаарай. Тэр бүх гомдол, тэр бүх хатуу хүс чинь ээжийнхэн зүрхэнд шарх болж үлдээг юм шүү. Ээж нь чинийхээ тэр омглон зан ээжгээ голж байсан харц бүрийн чин цан
Би хайраар дутж байна. Намайг анзаараач гэж хашгирч байсан. Бяцхан хүүхдийг л харж байсан. Өөр минь чи ээжийнхээ хувьд энэ хороогийн хамгийн нандин, хамгийн ариун, юу гарч сольшгүй цорын ганц эрдэнэ хэвээр чиний хийсэн тэр бүх алдаа чиний буруу байгаагүй. Миний үрч өрдөө л жаахан байсан шүү дээ. Миний үрч нь амьдралын өмнө айж өөрийгөө хамгаалах гэхдээ л хамгийн ойр байгаа ээжтэй ураал гаргаж байсан хэрэг шүү дээ. Тэр хачааг ганцаараа үрч сэтгэлдээ бол чулуу шиг тээж явсанд ч ээж нь харин ч харамсаж байна. Одоо битгий та миний өөр ээж нэрчглээ. Ээж нь чинийхээ тэр их гимшил сэтгэлийн өвдөлт нулимс бүрийг өөрх бүлээн алгаар зөөлөн арчиж хаяа. Миний үрийн сэтгэл тогтсон тэр хүн цанглаа бүхний ээж нь харихайлчинд уусхан хайлуулъя. Ээж нь үрээ амгалан болтлон сэтгэл нь цэлмэг тэнгэр шиг тэний цээжэндээ бүвэлээ. Одоо тэр хүнд ачаага ээжтэй өвдөө өргөн. Ээжийн өвөр тэр юунаас ч айж имээхгүйгээр юунд ч санаа зовхгүйгээр амс хийдээ өргөн. Ээж нь чамайгаа ямар ч байсан хайрсаар л байх бол. Бүвээ өргөн. Бүвээ хонгор хүрмэн бүвээ ихрийхэн өрмэн бүвээ ээжийнхээ өвөр дээр яг л нялх хөвчийг нялхарч түүний алганаас дүүн тэрхүү хайрын халуун гэлчийг биехээс бүхнээр явдаа мэдэрч байна. Ээжтэн үсийхт нохоргоораа зөөлөх бүрд таны толгой доторх төвшүүрт бодлон замхран алуулж нуруугтны хрийлэн элбэх бүрд бүх бие махбод нь амар амгалангийн хязгааргүй далайд өмбөн энэ л мөчөд тань хорогийн хамгийн их хайрлагдсан хамгийн аюулгүй хамгийн нандин нэгэн болсноо эдис бүрээрээ мэдрээрээ. Одоо танд түгших зүйл айхаюул эргэлзэх шаналл нэг ч үлдсэнгүй. Ээж харин харин шанар сэтгэлэн угааж дотроос бүрэн илаарчээ. Таны зүрхний цэвэлд ээжийн зүрхний хэмэлтэд нэгдэж таны
ертөнцийн хамгийн амар амгалан цэг дээрээ иржээ. Таны биес бүхэн амьд байгаагаа мэдэрч яг л удаан хүлээсэн хавар ирэх мэт сэргэн түлжж байна. Та өөрөө ч анзааралгүй маш том эргжүүлөөг мэдэрч байна. Таны дотор би одоо хүнд зүртэй биш. Хэний ч юм би өөрийгөө буруутгахгүй. Би зүгээр л өөрийнхөө амар амгалан амьдрах бол би ээжийнхээ хайраар үлгийдүүл чадсан. Би бүрэн дуран хайрыг мэдэрсэн жаргалтай хүн. Гэсэн баттай итгэл төрж та өөртөө шивнэн хэлж байна. Та ээжийнхээ хайраар дүүрч сэтгэлээ бүрэн аваад чаджээ. Ээжт нь таны хайрыг энэрэнгүй мэлмигээрээ ухтан авч духан дээрт зөөлөн өнөрлээд их хоёролоо айллаа. Миний хэрүүр чи миний хэвлээд бүрэлдэж анхны зүрхний цохилт шин сонсогдоход ээж нь чамааг энэ хорвоог юу гарч сольшгүй тийм их хайраар хайрлаж ихэсэн юм шүү. Чи миний дотор байхдаа хамгийн аюулгүй, хамгийн дулаахан байсан шиг. Одоо ч гэсэн яг тэрл хിവэрээ ээжхийн өвөр дээр аюулгүй байна. Миний бяцхан өр, миний амьд эрдэнэ. Ээж нь чамаагаа нялх биетэй нам мөмөө хөхүүлж анхны алхмаа тонтор хийж алхагч. Миний өр сайн байна гэж дотроо залбирэн алхам бүрийг ч харцаараа ивэж унчихвээ гэхээс зүрхмийн чичирч суусансан. Цэцэрлэгийн хаалгаар анх ороход ч сургуулийн босго алхахад ч ээж чинийхээ ард үргэлж сүм өрөөлөөргөөд сэтгэлдээ чамаа чангаас чав тэрээд үлддэг байлаа. Чиний утсан хорон үрт ээж нь өмнөөс ч нөгдөж чиний баярсан мөч бүрт ээж нь хорвоогийн хамгийн жаргалтай хүн болдог байсансан. Миний өр чи миний хувьд хизээд тэр хүн ялах хөөрдөм хിവэрэ шүү. Өөртөө тэрж яваад тэр их хачаага тэр гимшлийн одоо ээждээ хүчөө. Одоо ээжийн үр дээр яг л багын шиг ялхарч
хамаг бие сул тавиад эрхэлдээ үрмэн. Чиний туусан бүх хэцүү мөчд ээж нь чамаага дотроо тэрчил байсан шүү. Миний хайр чиний хөвлөд байсан тэр л цагаас өнөөдрийг хүртэл мөн ирээдүйд ч бүр чиний минь эргэн тойронд хамгаалалт болон оршиж чамайг минь үргэлж ивэх болно. Бүхнээ зүгээр л ээжтэй татгаад ээж хэн өөр тэр амгалан мэдэрдээ миний өөр. Одоо энэ хорвоогийн хамгийн жаргалтай хамгийн нандны юм босноо биенхээс бүрээр бүрэн дүрэн мэдэрч байна. Та өөртөө дутчихсан тэр их хайрыг мэдэрч сэтгэлийн шархай лаашуулж чаджээ. Одоо юунаас ч бүвэ юунд ч бүргэлц. Гүнзгий амсгавч энэ амар амгалан энэ хайрын мэдрэмжийг зүрхнийхээ хамгийн гүнд хадгалаад та одоо ганцаараа биш ээжинд нь хайр таны дотор үргэлж хамт байгаа гэдэгт итгээрэй. Одоо ээжийнхээ тэр дулаахан тэргэлдээс аажмаар хүндэрч энэ хүн амар амгалаар нь зайдаа хэсэгхэн сатарай. Тэр их хайр тэр их ханамжтай мэдрэмж таны зүрхний гүнд өөрдөлдөж байгааг мэдэрч дотроо баярлаа ээжээ гэж зөөлөн шивнэ. Ээжийнхээ өр дээр эрхэлж хансан тэрэл тайвшруул таны биеийн эс бүрт одоо ч орсон байна. Та яарах хэрэггүй. Орчин тойрныхаа энержимийг өөрийнхөө тогтун амьсгалыг аажуухан мэдэрч эхлээрэй. Таны сэтгэл дотор яг л угаас мэт тоглох нар туссан мэт дулаахан болжээ. Ээжинт нь хайр таны ирээдүйн бүх замыг засаж саад бүхнийг арилгасан тул одоо танд түгших зүйл нэгэхэн ч үлдсэнгүй. Одоо би махбодоо зөөлөн мэдэрч гарын хавруудыг маш аажуухан хөдөлгөе. Хүлийн хуруунуудаач бас хүлээлгийг хөдөлгөж биеийнхээ хүчийг багагаар эргүүлэн авъя. Цээж дүр гүнзгий амьсгалаач гаргахтаа биеийг сайн суллаарай.
Энэ хүрэвсэн хараа дүүрсэн мэдрэмжээ нүүрэндээ зөөлөн нэмсгэл болгон тодруулж яаралгүй бэлэн босон тэрэл мөчтөө нүдэм шааж хонэгэрээ та одоо ихийн хараар бүрэн илааршиж сэтгэлийн эрх чөлөөгөөсөн амьдралдаа итг хэтгэлээр дүүрсэн хүчрхийг нэгэн боллоо. Таны энэхүү гэгэрэх сэтгэл ирээдүйн хорон бүрийгтэн гэрэлтүүлэх болтугай. Энэхүү бис олгол таныг хайр дэжийн төнөөрт дахин нэг удаа эрхлүүлж сэтгэлийн тэнхүүндх шарахыг ангаан нял хүршгийн нариусгаж чадсан гэдэгт би итгэж байна. Ээжинт нь хайр таны дотор мөнхөд оршиж алхам бүрийгт нь эвэх болно. Хэрв та энэхүү амар амгалан илаарчлыг өөрийн биеэр мэдэрсэн бол энэхүү гэрэлт хайрыг бусдад түгээж олон хүний сэтгэлийг дулаацуулаарай. Эдгэрлийн мантра сувгийг олон хүн түгээж олон хүн ээжтэйгээ эргэн уулзаж эрхлэх боломжийг түгээн дэлгэрүүлээрэй. Бусдын зүрх сэтгэлд гэрэл нэмэх нь хамгийн агуу юм билээ. Таны түгээсэн хайр бүхэн эргээд таны амьдралыг улам бүр жаргалтай болгох болтугай. Сэтгэлд нь үргэлж амгалан байг.